Хүний эрхийн түгээмэл тунхаглал. Сая хүмүүс дэлхийн 2 дугаар дайны уршгаар хохирч олон орнуудад арьс өнгөний үзэл цэрэг зэвсгийн хувьд гүн хуваагдалд орсон юм. Тиймээс нэгдсэн үндэсний байгууллагын 48 улс орн нэгдэхээр шийдсэн ба энэ бүхэн хангалттай хэмээн тэд үзсэн юм. Ингэж тэд энийг эхлүүлсэн юм. Хангалттай. За тэгэхээр энэхүү тунхаглал нь нийт 30 үндсэн эрх чөлөөг тунхагласан 30 зүйлээс бүрддэг. Энэ бол бид бүгдээрэнд нь хамаарна. Тунхаглалын 1-ээс 3 дугаар зүйл. Бид үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Бид төрхөөсөө эрх чөлөөтэй бие биенээ харилцан хүндлэн. 9 дугаар зүйл. Хэнийг ч дур мэдэн баривчлах, шалтгаангүйгээр сатуулах буюу хөөн залилах ёсгүй. Тийм боловч оршин суух газраа чөлөөтэй сонгох хэрэгтэй. Арван 15 дугаар зүйл. Бид бүгд иргэний харьяалалтай байх эрхтэй. Нааш нь явуулаач. 18 дугаар зүйл. Хүн бүр чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, Хүсвэл тэрнийг өөрчлөх хэрэгтэй. Арван 9 дугаар зүйл. Бид бүгд өөрийн үзэл бодолтой байх, тэрнийг бусдад чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Бүгд эрхээ эдлэнэ. Дугаар зүйл. Хэндэж энэхүү тунхаглал тунхагласан эрх чөлөөг устгахад чиглэсэн аливаа үйл ажиллагаа явуулах эрх байхгүй.